Тэгээ ер нь ингээд нүрэ бодосныхаа дараа эмхтэн хүн тий талент хараад өөрийгөө харах нь маш чухал. Тэрнээс биш огт танихгүй супер гоё дэлхийн мессийн царайг өөр дээрээсээ харна гэдэг бол утгагүй шүү дээ. Тэгэхээр миний будахтай баримталтай гол юм бол тухайн хүн бодосныхаа дараа талент хараад өөр хүнийг биш өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг харах нь хамгийн чухал. Наран гэлэг гэдэг Anaras Makeup студийн үүсгэн байгуулагч. Би одоо 44 настай. Хамтран бүтээгч M-Bank. Миний үндсэн мэргэжил бол хувцсны зураач дизайнер. Гэхдээ одоо би нүур будалт чиглэлээр ажилладаг. Гэхдээ одоо бодоод тахад бас оюутан байхдаа нүур будалтанд их дуртай юм байна гэдгээ мэдчихсэн. Бид нар ингээд нөгөө хувцсныхаа загварыг зураад, модельо зураад, тэгээд ийм фигюр зурдаг. Тэрнээс гадна бас тайд зурдаг байсан. Загварын шоугаа ихэд ийм тайдан дээр ингэж алхуулна гэд. Тэгээ нэг удаа идеал дүр төрхөө, өрмөц дүр төрхөө хичээл арсан байхгүй. Тэрэн дээр яг өөрийнхөө загварт зориулсан онцгой дүр төрхийг одоо нөгөө мейкап үс тасалт зурж ирсэн. Тэр бүр ингээд амар гоё болоод надад амар гоё санагдчихсан. Тэгээд тэрнээс хойш ер нь бол ингээл нүур будалт руу татагтаад яваад исэн юм байлээ. Anaras Makeup гэдэг нэр ер нь бол нөгөө хүүтэйгээ бид хоёр ингээд мөрөөдлөө яриад хөвтөж явахдаа ярьдаг. Саяла нэрийг нийлүүлээд гоё компани байгуулна гэд. Тэгээ миний хүүг Анар гэдэг. Би Нараа нийлүүлээд Anaras Makeup гэд. Бидний хамтын мөрөөдөл гэдэг утгаар манай студийн хувьд бол ер нь фэшн шоунууд дээр хамгийн их ажиллах сонирхолтой. Зураг авалтууд, фэшн төслүүд за тэтгэрээс дуртай юм бол Mongolia's Next Top Model шоуны 1 2 3 дугаар байлрал. Star телевизээс зохион байгуулсан удахгүй цацагдах Project Runway гэж бас төсөл шоун дээр ажилласан. Загварын шоу гэх юм бол бас давтагдсан тоогоор нийтдээ 30 гаруй загварын шоун дээр багаараа ажилласан байдаг. Ялангуяа миний нэг хамгийн байх дуртай газар бол загварын шоуны арт, зураг авалтын арт. Ер нь бол би жоохон юм дуу хүн л дээ. Гэхдээ яг би тайзны арт backstage дээр би ингээ яг усны жараахан шиг те эсвэл тэнгэртээ нисэж байгаа шоу шиг би амар эрхчлөөтэй тэнд ингээл бүр яг чөлөөтэй өөрийнхөө байж чаддаг. Амьд байгаагаа мэдэрдэг. Фэшн бодолт хийж байгаа үед ингээд миний сэтгэл зүй ингээд яг тэр бодолттой цуг ингээд нэг болчдөг гэх юм уу та тий. Заримдаа бүр яа би болиич гэдэг үү те. Заримдаа бол яа би ч гэсэн нэр үнэхэр мундаг шүү ч гэдэг юм уу те. Гахалтай мэдрэмж авдаг. За тэгэхээр нөгөө нүур бодолтын бэлтгэл ажил төлөвлөлт гих зүйлийг ярихгүй зөвхөн нүур бодолтын дээр хэдэл яриа л да. Бид нар ч одоо нүур бодолтын нэгд чинь одоо дүрслэх орлого буюу урнаар дүрслэх гэдэг нь шүү дээ. Эсвэл урнаар тодтох. Тэгэхээр яг юу тодтох гэдэг гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. За дүрслэх урлагийн суур ойлголт буюу хар уран зураг тий өнгөний тухай ойлголтууд ямар өнгийг ямар өнгөтэй ойлгохоор ямар өнгө гарч ирдэг ямар өнгө чинь юу гэлүү тодтох дээ ч гэдэг юм уу тий. За жишээлбэл одоо хацрын улаалтыг бид нар эсрэг өнгөөр нь буюу ногооноор тардаг. Тэрнээс зүгээр крем тавиад ивэл энэ ч хөхрөл ягараа л ам гэсэн. Нүдийг томруулах гэдэг аа бол тий одоо нөгөө октодын хамгийн хүсдэг зүйл. Тэгвэл яг нүдийг нь томруулаад зураад авах хэрэгтэй юм. Эсвэл тэр жижиг болгож харагдуулаад байгаа хэсгийг сарниулж тий өөр юмыг тодтох юм уу гихчтэй. Тэгэхээр энэ бол нөгөө проект буюу одоо зохиомжийн тухай ойлголт тий. Мейкап артист мэргэжлэр зүгээр цагаа өрөх биш тий. Ингээд яг богино хугацаанд маш сайн мэргэжилтэн болохыг хүсэж байгаа бол арсны тухай маш
өндөр мэддэг байх хэвээр арьс судлал. За мөн хүний анатомийн тухай мэддэг байх хэвээр яс булчингийн бүтэцтэй тэдгээрийн одоо онцлог шин чанаруудыг мэддэг байх хэвээр. Урлагийн тухай мэддэг байх хэвээр. Бүтээгдэхүүний тухай мэддэг байх хэвээр. Ямар бүтээгдэхүүнийг хоорондоо ойлж болтгүй юм. Мөн одоо ариун цэвэр халдваргүй байдалтай энэ талд бол мэдээж маш чухал байдаг. За мөн одоо гэрэл техниктэй зураг авалтын процесс яаж явагддгийг, видео бичлэгүүд хэрхэн явагддгийг, нэвтрүүлэг, шоу төслүүд ямар байдлаар явагддаг гэх мэт одоо энэ туршлага бас зайлшгүй хэрэгтэй байдаг. Тэгээ ер нь нөгөө нэг дизайнерууд ихэвчлэн гайд өгчтэй. Эсвэл зурагчид ч юм уу. Гэхдээ тэр гайдыг яг шууд автоматар хүн дээр нь буулгаж болдгүй яа. Тэгэхээр тэр хүмүүс ч өөр болохоор. Тэгэхээр нөгөө яг тухайн гайдны яг юуг буулгахыг хүсэж байгаа гэдгийг эхлээд олж мэдчихээд тэгээ тэр характерыг буулгах, уур амьсгалыг нь гаргаж ирэх нь илүү чухал. Тэрнээс яг автоматар дуурайх биш. Мейкап болохоор ингээ харахад нэг гоё тий амархан гоё хүмүүстэй ажилдаг, гоё будаг хэрэгсэл хэрэгэлдэг ч гэдэг юм уу байгаа ч гэсэн өглөө эрт бусна, өглөө эрт гэж тэр чинь үүрээ штэ заримдаа шөнө ажиллана. Жишээ нь одоо ингээ хөдөө зураг авалтанд явлаа 3 модельтай үүр цайхад нар мандж яхад зураг аавна гэдэг тэгэхээр чинь 4 өнгөрөөгөө нар мандчдаг. Тэгэхээр би шөнө 2 цагаас эхлээд будаж эхлэн ч гэдэг юм уу тий. Тэгээд өдөржингөө зогсоод нөгөө будгаа сэргээгээ засаад эсвэл өөрчлөөд ингээд ингэсээр агаад нар шаргалтад ажиллана ч гэдэг юм уу. Ийм тохиолдлууд бол маш их гардаг. За тэгээд машин дотор будна, автобусын дотор будна, гадаа будна гэдэг айгүй амархан хүмүүст айгүй амархан ярьдаг боловч ингээд гадаа будахад ч будаг хийсэн хог шороо орно. Яг будаж дуусаад гарсан чинь бороос орчин. Би одоо говь гоёо гэдэг те нөгөө кашмируудтай их ажилдаг. Тэгээд нөгөө fall winter буюу нөгөө өвлийн загварын чинь дандаа 100 авдаг. Халуунд нөгөө бодг нь ингээл орсож байна. Тэгээд SS буюу нөгөө хавар зоныг болохоор дандаа яг нөгөө дөнгөж үйлдвэрээс гарахаар чинь нөгөө хүүтэнд те бодог хөлт чинь гадаа будахаар өвөл ер нь бол бодог хөлтчихдээ чинь ингээд кремэрэ мэдэр. Тэгээд гадаа бас нөгөө бодог сэргээхээр өвөл арсан дээрээ бодог нь хөлтчдөг. За хөлтөн ч их найшаа те зарц чинь. Тэгээ нөгөө кремэр юм ингээд хагарчин гоо нөгөөх нь ингэхээр бүр ингээд задрахгүй бүр ингээд так гэдэг ингээд зарцсан байна. За тэгэл иймэрхүү асуудлууд их гарна. Манай монголчин бас гоё цаг агаартай шүү дээ. Тэгэл 3 хоногоор зураг явахад ингээд эхний өдөр таарч исэн крем 3 дахь өдөр тэрэ таарахгүй болтлоо ингээд төлөгдөөд хагарна те. Тэгэхээр чи тэр алган дээр нэг арсных нь өнгөнд ингээд тааруулаад ингээд явна. Тэг хөөрхийн нөгөө орс марцаас тий моделууд ирж ажиллахаар бүр өрөвдөлтөд тэр чинь ингээд шинхээ өстэй ингээд хуух нь ингээд төлөгдчихдэг. Манай Монголын нарыг бол бас тааж тавшгүй шүү. Гэтэ гоё. Гэтэ хэцүү юмуд байгаа шүү. Яг харагдаж байгаа шиг энэ мэргэжил тийм гялгар биш. За тийм миний бодлын үнэлгээний хувьд бол би ер нь эмэгтэй бодлоо 200-аар хийдэг, хормын бодол буюу сүбсгийн бодлыг 300-аар хийдэг. Тэгээ энэ үнэлгээ маань зөвхөн студ дээр хийхэд яагаад гэвэл очиж үйлчлэхэд бол би өндөр нэмэгдэл авдаг. Яагаад гэхээр будгаа бэлтэн, багсаа бэлтэн, замдаа цаг зарцуулна. Тэгээд тохиромжгүй орчинд буддаг, гэрэлтүүлэг байхгүй, хангалтгүй эсвэл тэ сандал ширээгүй ингээд бүтэн 3 цаг ингээд тонгоож ажиллана ч гэдэг юм. Тэгэхээр энд үнэлгээнүүд маань бас зарим хүмүүст өндөр санагддаг, заримд нь боломжийн, заримд нь бол бүр амар хямдхан байна гэж хэлэх хүн бас байдаг. Гэхдээ яг би тэ үнэ өөрөө тогтооно. Ямар ч үнэгүй байсан үе надад байгаа. Би айгүй олон жилийг би будгаа өрөөд, цүгтэ будгаа өрөөд алхах тэ унааны мөнгөгүй, өдөржингөө хоолгүй ажиллах. Яагаад гэвэл би мөнгө олдвол будаг авчдаг гэсэн. Бүх мөнгөөрөө би үнэхээр би мейкап дуртай байсан. Би дурлцсан. Тэгээ дээрэс нь би үнэхээр мундаг болохыг хүсдэг. Амар гоё юм бүтээх хүсдэг. Тэгээд тийм болохоор маш олон зураг авалтууд дээр би өнгөө ажилладаг байсан. Би аягүйх юм гаргасан. Олон жилийг би зарцуулсан. Тэгээд одоо бол би энэ 10 хэдэн жилийнхаа юг одоо хөдөлмөрийг тий цаг хугацааг би ингэж үнэлж байгаа.
За мейкап мэргэжил чинь мэдээж хамгийн түрүүнд нүур бодолтоор орлого олно. Нүур бодолтнаас дотроо задраа авчин хурим, зураг авалт, телевиз, кино гэд бодолтоос гадна сургалт бас байгаа. Өөрийгөө бодож сурах, ганцаарчилсан мэргэжлийн, байгууллагын гэх мэт ийм сургалтуудаар орлого олдог. Мөн инфлюенсер болох те нөгөө бүтээгдэхүүн сурталчилдаг, рекламддаг, видеонууд хийдэг, эсвэл зүгээр пост ч юм уу те. Ийм бас арга замаар мөнгө олж болно. Бүтээгдэхүүн бас өөрөө борлуулж болдог. Өөрсдөө бас өөрийн нэрийн брэндээ бас гаргаж болдог. Миний хувьд бол яг өөрөө бас олон жил ажилласан болохоор бүтээгдэхүүн гаргаж байгаа. Нүур бодолтын багс энийг гаргахын тулд бас нэг 4-5 жил судлаад туршиж үзээд дахин сайжруулж агаад сайхан гаргасан. Тэгэхээр энэ бол бас миний нэг бизнесийн орлого гэж хэлж болно. За мөн гэрээт байгууллагуудтай тий одоо жишээ нь өөрчлөлж байгаа хүмүүс яг нэг өөрийг амар гой бодчихаар энэ ямар гоё яг энийг авъя ч гэдэг юм уу те яг зөвхөн тэрийг авах гайл тийш явах биш танаа дээр байдгүй юм уу гэдгийг юм их гардаг. Тийм болохоор бас бүтээгдэхүүний борлуулалтаар тодорхой хэмжээний орлого олдог. За мөн арга хэмжээгээр бас ажилладаг. Одоо жишээ нь үнэтэй том брендийн нээлтэн дээр ч юм уу те одоо нөгөө мейкапын үзүүлэх сургалт, мастер класс те эсвэл нөгөө шоу үзүүлэх гэх мэт. Тэгэхээр будалт гэдэг те энэ маань дотроо ингээд салбарлаж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол нэг юм 5-6 их үсрээр орлого олдог. Миний сарын орлого гэх юм бол улирлын чанартаас хэлбэлцдэг. Дунджаар 10-аас 40 орчим сая төгрөгийн орлоготой байдаг. Улирлын чанартай гэхээр яаж байгаа гэхээр одоо жишээ нь 1 сар нэлээд намдуу байдаг. 1 сарын сүүлээр цагаан сарын рекламнууд гэдээ бид нар нэлээд студиудтэй рекламны бодолтууд хийж эхэлдэг. Хувь хүмүүсийн захиалга нэлээд буурдаг. За 2 сард ерөнхийдөө маш их намждаг. За 8 сард бол оргил ачааллын үе гэж хэлж болно. Яагаад гэхээр нөгөө намрын ихэнх сар байдаг лөө тэгээд маш их хурим болно. Хуримын зочид, за хуримын зураг авалтууд байна. За сүт бүсгэн бодол. За тэрний хажуугаар бас нөгөө рекламны бодлууд авих орж ирдэг. Яагаад тэгэхээр хичээлийн шинэ жил эхэллээ гэдэг рекламууд их хийгддэг штэ. Тэгээд 8 сард ер нь хамгийн их өндөр борлуулалттай үе гэж хэлж болно. За тэгээд студийн хувьд нөгөө зардал гэх юм бол хамгийн өндөр зардал нь цалингийн зардал байдаг. Дараа нь төрөөсийн зардал, бүтээгдэхүүний зардал маш өндөр гардаг. Ягаад тэгэхээр нүур бодолт чинь өөрөө айгуу сонирхолтой тий. Нүур гэдэг ингээд байж байна. Арсны төрөл олон янз. Тэгэхээр тэр олон төрлийн арсын зориулагдсан тоос, праймер, бейс гэдэг ингээд юмуд байж байна. Дараа нь бас юунууд байгаа крем буюу суур тий суур бүтээгдэхүүн крем пудер өөд аргач эдэргээд тэд нар арсны төрөл тослог холимог гэдгээсээ гадна дахиад арсны өнгө тоон зориулагдсан ингээ олон янз байдаг. Жишээ нь одоо надад бол нэг 100-аад крем байх шиг байна тий нэг 20-д төрөл байх шиг байна. Нэг крем чи хамгийн амтгандаа 50,000 тэгээд хамгийн дээдл нь 200 орчим мянган төгрөг гэхээр зөвхөн крем дээр хэдэн сая төгрөг байна. За тэгээд эдгээр чинь зарим нь ингээд аюу хурдан уртан дуустдаг. 10 сая төгрөгийн бүтээгдэхүүн авлаа гэж бодоход ерөнхийдөө нэг 50% нь яг ашиглагддаг. Бусд нь бүрэнгүйс ашиглагдахгүй, хугацаанд дуусах, хаягдах, эвдрэх, гээгдэх тий энэ тэнд очиж бутахаар бас ингээд ийш тийшээ өнгөрч орно, унаа нь хаягдана гэх мэтчлэн зардал ихтэй байдаг бүтээгдэхүүн дээр. Эрүүл санхүүг хамтдаа бүтээе. M-Bank. Одоо өдөрт ингээд бодсон бодолтууд маань ингээд бүгд амар гоё болоод нөгөө бодсон хүмүүс маань ингээд амар нүдэн ингээд бүр ингээд хасаад ирдэг. Тэгэл аз жаргалтай болоод би станараа гэл ингээд баярлал гарах бол хамгийн гайхалтай мөч. Би бүр тэр үед ингээд өөрийгөө зүгээр нэг юм лаг мейкап артист гэж боддгоо. Би ингээд юм амар тийм стар те гайхамшиг бүтээгч шиттэн ч юм уу те эсвэл юм сахиснд ингээд нөгөө юм ингээд штэ нөгөө өнсгөлжин гэлөө дрон гэдэг тийм амар юм шиттэн шиг юм бидэрдэг. Тэгээд миний хувьд бол яг тэр нь ингээд юм намайг амар аз жаргалтай болгодог. Тэрнээс гадна бас би ажиллаа зүгээр ингээд хийх биш те утга учиртай байгаасаа гэж би хүсдэг. Ер нь үйлчлэгээ үзүүлэхдээ зөвхөн бодох биш. Тэр хүний сэтгэл санааг өөргөх, ямар сайхан гэдгийг нь те өөрт нь хэлэх. Надад хүмүүс тэр тал дээр аягүй итгэдэг. Надад сонсох дуртай.
Тэгээд худлаагаасаа нөгөө тийм цээжилсэн магтаал биш яг жинкнээсээ тэр хүний сайхан зүйлийг олж харна гэдэг бол айгүй гайхалтай. Дээрээс нь бас нөгөө нийгэмдээ бас ингээд зөв зүйл хиймээрэн те мэдээж нүүр будад амар нийгэмд нөлөө үзүүлэн ч гэж яах вэ. Гэхдээ миний одоо ажиллаж байгаа арга барил те цаг барих, хэлсэндээ байх, хариуцлагатай байх. За тэгээд нөгөө харилцаа ч гэдэг юм уу те энэ ёс зүй ингээд бас ингээд маш сайн байх юм бол үйлчлүүлж байгаа хүмүүс дараагийн газар дээр тийм зүйлийг хүсдэг те эсвэл тийм шаардлага тавьдаг эсвэл бас өөртөө тийм байхыг хүсдэг тэрнээс илүү байхыг хүсдэг ч гэдэг юм уу энэ одоо ийм одоо зүйлийг бас би их чухалчилж үздэг. Тийм учраас би бол миний ажил бол маш их утга учиртай тэгээд гайхалтай тэгээд үн цэнтэй гэж боддог.